Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургууль, мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хангайн бүсийн салбартай хамтран хийсэн судалгааны үр дүнг танилцуулах сургалт өдрөлөг 2025 оны 6 сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэчин Лүмб сумын битүү хэмээх газар доройтсон хадлан бэлчээр сайжруулах, малын тэжээл, нөөц чанар хангамжийг нэмэгдүүлэх, шинэ технологи сайн дуршлах сэдвт үзүүлэх сургалт өдрөлөг зохион байгуулнаа. хамтран зохион байгуулагч Биоундраг компани, Хоймор нутгийн хишиг дундын хоршоо, Эрдэнэт мах маркет компани, Хөвсгөл аймгийн Эрдэнэчин Лүмб сумын засаг даргын тамгын газар, Ар булаг сумын засаг даргын тамгын газар, Баян зүрх сумын засаг даргын тамгын газар, Улаан уул сумын засаг даргын тамгын газар, Ханх сумын засаг даргын тамгын газар, Цагаан нуур сумын засаг даргын тамгын газар, шинжлэх ухаанд суурилсан импортыг орлох инновацийн бүтээгдэхүүн Биоундраг 7037 37 77